За өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол орны их нутгийг хамарсан цасан болон шорон шуурга, за байгалийн одоо аюул үзэгдэл, зарим аймагт одоо гамшигт үзэгдлийн одоо байдал ажиглагдлаа. За салхины хурд 20-с 24 м/сек, зарим үед 30-аас 34 м/сек хүрч одоо байгалийн гамшигт үзэгдэл боллоо. За өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шорон шуурганы улмаас ар хангай, булган, баян хонгор, за говь алтай, говь сөмбөр, дунд говь, за өвөр хангай, өмнө говь, завхан, увс, за төв, хөвсгөл, ховд зэрэг 10 гаруй аймгийн аймагуудад 46 суманд за нийтдээ 548 хүн одоо төөрч сургаггүй алга болсон. За цасан болон шорон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг 9 минь болсон. За өнөөдрийн байдлаар яг одоо 10 цагийн байдлаар 81 хүнийг одоо эрен хавар хаажлагыг зохион байгуулан ажиллаж байна. Бас одоо хамгийн одоо олон иргэн одоо сургаггүй болсон тухай дуудлага бол Дундгов аймагт бүртгэгдсэн байна. За Дундгов аймагт нийтдээ 455 иргэн сургаггүй болсноос за 387 иргэнийг 9 минь олсон. За 68 иргэнийг эрен анх ажиллагаа үргэлжилж байна. За дээрх одоо аюулт үзэгдлийн улмаас одоо Дундгов аймагт 5 хүн, за Харанхай аймгийн Үгийн нур суманд 5 настай нэг хүүхэд одоо нас орсон гэсэн ийм харамсалтай домтой бас бүртгэгдсэн байна. За Дундгов аймгийн Дэлгэр цогц суманд 1 хүн, Өндөршил суманд 1 хүн, Дэрэн суманд 1 хүн, Баян Жаргалан суманд 2 хүн нас орсон гэсэн ийм одоо мэдээлэл бүртгэгдсэн байна. Одоо өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар бол Дундгов аймагт 68 иргэнийг эрен анх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. За мөн одоо Говь Сөмбөр аймагт 2 иргэн байна. Төв аймагт 2 иргэн байна. За Өвөрангай аймагт 5 иргэн байна. За Өмнө Говь аймагт 4 гэдэг ингээд нийтдээ бол 81 иргэнийг эрен анх аврах ажиллагааг тухайн аймаг орон нутгийн онцгой байдлын газар нутгийн захиргааны байгууллагууд одоо хамтран эрен анх аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Хаврын уйлрал ялангуяа орон нутагт иргэд маань одоо салхи шуурганы үеэр малаа ойрын бэлчээр тариулах, бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх, өөрсдөө одоо бэлтгэл бэлэн байдлаа хангах, хол ойрын одоо замд гарахгүй байх, бэлтгэл бэлэн байдлаа ингэж хангахыг бол мэргэжлийн байгууллагаас одоо анхааруулж зөвлөх байна.